нийслэл одын Сүхбаатарын нэрмжит талбайгаас Улаанбаатар Бээжин Улаанбаатарын дугуйн аялал манай тэргүүний биеийн дамирчин 12 дугуйчин залуус 4-р сарын 15-нд Бээжингийн чиглэлд мордлоо. Соёл, орчуулал нийгэмлэгийн энэ залуусыг нийслэлийн залуусууд өдгийн өрчид баяр багцлалтаагаар үдэж гаргахдаа 3000 км-ийн аялалдаан сайн явж Монголын залуусуудын цогц явдлан бодруулан Монгол хэдийн залуусуудын эвэн найрамдал хамтын ажиллагаанд амжилт гаргахыг ерөөсөн юм аа. Залуусууд замдаа тохиолдох шавар ус, сасан шуурга, хаврын хүйтэн жаврыг хадгалсан явж Монголын залуусууд золбоотой хэрэглэн бөгөөд урдаа тулгарсан бэрхшээл бүхнийг давж чаддаг юм аа. Тийм ч учраас намын идэвхтэй туслах болохыг батхан илэрхийлж явна. Залуучууд заад бэрхшээл бүхнийг давж Алтан үлгийн нутгийнхаа өргөн талыг дууцсаар 4 хоногийн дараа Зорногов аймгийн төв дээр ирэхэд нутгийн ардууд хөдөлгөөн өрчид баяршуулалтайгаар угтаж өнгөрүүлжээ. Сайн тодноос цааш гоё газрын элсэн манган талыг тууцсаар Монгол нутгийн торгон хизийг чиглэн явлаа. Дугуйчдыг Монгол улсын хэдийн хаалгаар нэвтрэхэд нь манай их хөрш Хятадын төлөөлөгчд хамгаалах анги нөхөрсгөөр угтаж авлаа. Манай залуус дугуй бүхэндээ Монгол Хятадын жижиг далбааг ижлсүүлэн нийслэж Улаанбаатар Бээжин гэж бичсэн улаан торгон дууцыг энгэр дээгүүрээ намируулсаар их Хятадын алдарт нийслэлийг чиглэн мордлоо.
надаатай соёлоор харилцахын гэрийн мордгаар манай улсын нэгэн тамирчин 12 залуучууд найрамд хэтэх хятад улсад дугуйн аюулаар зочлон очоод ирж явна. Манай ард түмнүүдийн биерийн харилцан итгэгдсэн сайн сайхан айл хөршин харилцаа тогтоовол эдийн засаг соёлын талаар хамтран ажиллаж манай хоёр улсын нөхөрсөг харилцаа өдрөөс өдөрт улам ихжиж байна. Километрийн уртцаны дуулагдаа хаврын говь тал нутруудын ширүүн багшин цас шуурганд дайралтан явж байснаа одоо манай зориг тамирчид элсэн их цэлийн нүд алдан талыг золбоотой эрхлэгээр туурн явж их орныхоо нийслэлийг зорж явна. Адасхадын урт аюулыг зоригтойгоор туулан ирсэн манай залуучуудын төлөөлөгчид бүгд найрамд хятад ард улсын ажилтнууд соёлын том төвүүдээр явж хятадын үе олон залуучуудтай биеийн тамирын нөхөрсөг тоглолтуудыг хийж Монгол ба хятадын ард түмний найрамд нөхөрсөг харилцааг дулаалган нэхжүүлэх ажилд ихээхэн нэмэр туссан хүргэж иржээ.